Инх хоёр соёлын сайдын албыг хашиж явах үедээ 1996 онд мэгжиж чанараасаа бурхныг бүтээлгсэн. 60 тухайн өндөр мэгжиж чанараасаа бурхныг бүтээлгсэн өнөөдөр ч гандан гिचлийн хийдэд заларч Монголын шүтлэгтэй олонний төдийгүй гадны жуулчдын сонирхол анхаарлыг татсаар байгаа билээ. Ард түмэндээ авилгалын загалмайлсан эцэг хэмээн өмчлөгдөг инх хоёр улс төрийн албан тушаалыг үнэл зарах жишээ тогтоосон гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм а. 2000 оны улсын хурлын сонгуульд намаа үнэмлэхүйн ялалтанд хүргэж улсын хурлын 76 судлаас 72-ыг намдаа авч өгөн намын тэргүүний хувьд ерөнхий сайдаар томилогдсон. Инх хоёр нь ерөнхийлөгч ерөнхий сайд улсын хурлын дарга гэд улс төрийн тэргүүн дэд албан тушаалыг бүгдийг нь хашиж өгсөн удаатай. Нийслэлийн А зэрэглэлийн бүс дөрших өргөө зөрчид буудал болон хэвлэх үйлдвэрийн байрыг хууль бус аргаар үнгүүдүүлж авч явсан билээ. Эдгээр хэрэг толбогдсон хүмүүс бүгд аавын хаалгыг татсан байдаг. Инх хоёр Монгол хүн бүр өөрийн гэсэн газартай байх ёстой гэж үзэн газар хувьчлалыг эхлүүлсэн гавьяатай. Бид одоо ч цахим хэлбэрээр газраа өмчилж авсаар байна. Инх хоёрыг гэмт хэрэг цэрдэгдэх үндэслэл бүхий баримт байна гэж үзэж сэжигтнэр тооцсон тогтоолыг өөрт нь танилцуулахаар зарлан дуудах хуйцыг удаа өгчөөсөн ч хуульд үйл захирагдах манер тоохгүй явсаар бор амьсаа гоцоолгон баривчлуулж байсан билээ. Улс төрийн өндөр албан тушаалтан хүн хуулийг үйл тоох нь буруу хэрэг юм а. Инх хоёрын ерөнхий сайд байхдаа мянганы зам төслийг эхлүүлсэн. Энэхүү төсөл нэр нь өөрчлөгдсөн ч одоо хүртэл үргэлжилсээр байна. Зам дагаж хөгжил ирнэ гэж өнөөдөр хот хөдөөгийн ялгаа тэнч зөрүүтэй байхаа болсон. Газрын намичийн X ерөнхийлөгч манд төмөртэй орд газрын 25%, Буратын байгаль нуур орчмын жуулчны бааз, зууны мэдээ сонин Японы буддын шишний төвөөс Монголын сүсгтэй олон төсөн ТV телевизийг хувьдаа завшиж, энэтхэг болон Англи Америктаж үнэтэй эдлэн газар худалдаа авсан гэх боршоо улс төрчдийн дунд нисдэг. Амьдралдаа нэг ч удаа бизнес хийж үзээгүй хүн ийм их хөрөнгийг яаж өсгсөн байх вэ? Албан тушаалын хаялгаа гэж. Хуучин зөвлөлт холбоод Орос улс төлөх ёстой байсан их хөрийг 2003 онд одоогийн Орос улсад төлж барагдуулсан гавьяатай. Инх хоёрын засаглалын үед буюу 2000-аас 2004 онд манай чөлөө тэвэл үндсэндээ устсан гэж үздэг. Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан шар сонингуудыг татвараар боож заримаас нь хааж эхэлсэн билээ. 90 хотыг зурвал нийтлэлээ гэж. Дараа нь гол 5 чөлөө тэвлэлийг тус бүрд нь 8 сая төгрөгөөр ивэн тэтгэж худалдаж авч эхэлсэн. 4 жилийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мань нэрийг 27 удаа оны шилдэг хүнээр шалгаруулж өгсөн төвхтэй.